Цагдаагийн ерөнхий газрын өртөн сэргийлэх газраас улсын хэмжээнд зохион байгуулж буй дээрлэхэл дэлгэрэх ёсгүй. Нөлөөллийн аяны хүрээнд Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтэс дүүргийн хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтэс 10-аас 20 хорооны ерөнхий боловсролын сургуультай хамтарч 1673 хүүхдийг үе тэнгийн дээрлэхэл ялгарлан гадуурхалт аливаа хүчирхэл төртгөөс өртсөн сэргийлэх тэднийг зөв хүн болгон төлөвшүүлэх, уриалгах, иргэд олон нийтийг татан оролцуулах хүүхдийн хүмүүжил төлөвшөлт сөргөөр нөлөөж буй шалтгаан өгснийг арилгах чиглэлээр үе тэнгийн дээрлэхэд захим орчинд хүүхдийг гадуурхах сэдвээр сургуульд орж нөлөөлийн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Дээрлэхээс дэлгэрэх ёсгүй аянд нэг дээрээ.